Сэмэцхан уу. За зөндөө олон гой гой комментүүд ирж байгаа. Тэрэн дундаас ингээд заримд нь ч за бас яг л би та нартай адилхан бид гурав бас бидэд бичлэгэн дээр бас за ингээд тэтэргээ бас гоё юмнуудыг харуулад байна уу. Гоё жоох тий ингээд яг бүхэл юмаа харуулъя гэж бүхэл юмаа ярьжээ гэж бодлоо. Тэгээд манай хүмүүсийг бас хүүхдүүд л юм чинь та нарын хүүхдүүдтэй адилхан л хүүхдүүд байгаа. Тэгээд уурлуулах, төвчээр барах, өвгөнд орохгүй байх. Тэгээд тийм үеуд бас зөндөө байдаг. Манай хүүхдүүд тэгэл яг ээжийнхээ үгээр байдаг ч юм уу. Тэгэл мондөг та нарын хэлж байгаа шиг бас тийм мондөг супер хүүхдүүд биш. Хүүхд алган юураа адилхан уурлуулах янз янзын хэцүү төвчээр барс үе зөндөө байдаг. Тэгээд тэрийг бас хэлмээр санагдсан. Дээрэс нь 2 3 ээжээс бас коммент иржсэн уншижсэн. Тэгээд тэрийг уншичаад бас би яг л бас л идэртэй адилхан уурлах, гомдох, сэтгэлд хэцүү байх үе зөндөө байдаг. Яг тэр үедээ за би юунаас олоод уурлчих вэ? Яагаад уурлаад байна? Гэт тэрийгээ бас ингээд жоохон тунгааж бодоод нөгөөдхнийхээ ингээд хариултыг олчих юм бол уур гарах нь амархан. Тэгээд бас ингээд бодоод олоод сурчих юм бол дараагийн уурлах юм дээрээ за энэ ийм шүү ийм нэг заримдаа ч ингээд нэг хэрэггүй юмд уурлцсан байдаг. Жишээ нь би ч сая 2 3 хоногийн өмнө дугуун дээр яваад нэвширтлээ байлаа. Тэгээд гой бороотой өдөр байсан болохоор намайг үйл явж байгааг харах сөхөтэй ч юм. Үгүй үйл явж байгааг анзаарахаар биш. Угаасаа бороо тусч байгаа болохоор борооны юм шиг тийж. Угаасаа дугуун дээр явж байгаа хүн нэг тийм царайд сарах үгүй. Тэгээд тэгж нэг сайхан уйлж тайвширч авсан. Тэгээд тэр өглөө 2 хүүхэдтэй уурлаад загнаад гарсан. Тэгээд гарсан хойноо бас айгүй ингээд нервтэй за хүүхдүүдтэй уурлцлаа. Би юунаас олоод уурлцваа гэж бодсон чинь ойрд ингээд шийдэх асуудал айгүй их байгаа. Тэгээд тэр бүгдээ нөгөө шийдэж чадахгүй дээ. Тэгээд яаж шийдэх арга учраа олохгүй байгаа да. Тэгээд ингээд сэтгэлд хэцүү байгаа юм зөндөө байгаа болохоор тэрэндээ ингээд нервтэй дээрэс нөгөөний хүүхдүүд минь үгэнд орохгүй. Тэгээд ингээд байхаар айгүй ингээд нервттэй тэг ганцаар байх чинь бас тийм амар юм биш гэдэг бас би бэлдэг те. Хэцүү талж байгаа, сайхан талж байгаа. Тэгээд хэцүү юм бол ингээл бүх юмыг ганцаараа шийдэн надад ингээл хамжаад туслаад өгөх ингээл миний хэцүү байгаа асуудалд ингээл цог шийдэл хайгаад хүн байхгүй. Тэгээд тэр тиймэрхүү юм дээр ингээл аюу их нервтэй дэдэг. Тэгээд тэр болгоныгээ төвчээд гарахыг хичээдэг. Тэгээд харин тэр өдөр ингээл бодсон чи яг тэр асуудлаас олсон байна. Дээрэс нь ингээл надад ийм хэцүү ах чи миний хүүхдүүд ингээд надад ингээд улам нервтүүлээд байгаа юм байна. Тэгээд би тэрнээсээ олоод бас ингээд хүүхдүүдтэй бас уурлаад байгаа юм байна гэдгийг бас ойлгоод ингээл бодсон чинь аюу урд уур гараад гой тайвширсан. Энэ мөрчлэн ингээл уурсан үе мүедээ өөрийгөө тайвшруулаа. Юунаас олсноо мэддэг, ойлгодог, боддог болчвол бас дараагийн уурлахын дээр нэг жижигхэн хэрэггүй уурлахаар хэрэггүй юм дээр зарим үед бид нар ч уурлцсан байдаг шүү дээ тий. Тэр мэрийгээ бас ингээд төвчээд гарч чаддаг болдгийн болов гэж би бас сүлээд бодоод байгаа. За тиймэрхүү. Тэгээд одоо миний энэ хэцүү асуудал байгаа гэдэг нь болохоор нэгд болохоор ээж минь сая өвдөөд 2-7 хоног эмнэлэгтэй байсан. Тэр үед бол надад үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би ингээд хэцүү байлаа гэж өдрөөлг уйлаа. Эсвэл ингээд хямраал байсангүй. Тэгээд айгүй сайн дэвчиж чадсан. Тэгээд одоо ингээд бодоход одоо би ингээд өнөөдөр ээжтэйгээ яриад гоё ингээд камераар хараад гоё ингээд эрүүл олцсон эмнэлгээс гарцныг хараад ингээд айгүй гоё сэтгэл амраад тайвшраад ярьж чадах хэзээр олж байна. Бусдаар ингээд ярихгүй ярих гэхээр л ингээл уйлчих юм шиг санагдал.
айгүй хэцүү байсан. Тэгээд тэр үедээ бүр хэцүү одоо ингээд надад хэцүү байгаад байгаа юм болохоор би ингээд нөгөө мөнгө явуулж чадахгүй дээ. Тэгээд эм тарианых нь мөнгө зөндөө л олон үнэтэй эм тариа хийлгсэн. Тэгээд Монголд айгүй нэг хэцүү юм нь юу юм оо, арын алга байхгүй бол эмнэлэг домлого олдох нь хэцүү юм. Эмнэлэг домлогынхаа сувилагч асрагчд нь гайгүй мөнгө төгрөг, арын алгын мөнгө төгрөг өгөхгүй бол илүү сайн ингээл сайхан анхаарал халамж тавихгүй. Тиймэрхүү юмнууд надад үнэхээр ингээл бухимдмаар хэцүү санагдсан. Тэгээд энд бол ингээл бүх хүн ямар өвчтэй, зовлонтой бүхэнтэй тэгш харьцсан. Тэгэл ер нь ингээл Монголын тэр Монголын тэр юу хизээ ингэж гоё болох юм бол арын хаалга тэгэл мөнгө өгдөгч тэ арын алга маалга тэгэл ахвал махвал өгөхгүй л ингээл ажил бүтдэггүй. Одоо би ингээл нэг Монголд очие гэхээр нэг айдаг юм. Би одоо ингээ өчнөө жил ингээ гадаад дайцсан. Надад тайнал талаа ахгүй. Тийм болохоор миний ажил бүтэхгүй. Надад ингээд өгөхөөр хахуул хийхээр тийм их мөнгө нь байхгүй. Би Монголд очиод ямар нэг юм хий гэхээр үнэхээр хийх боломжгүй санагдаад тийм юм болгон дээр тайнал тал хэрэгтэй, хахуул хэрэгтэй гэл сайн ингээл имлэг дээр ээжэд дээр ингээл яхад үнэхээр яг тэр бүр илүү ёо санагдлаа, хэцүү санагдлаа. Тийм за одоо иймэрхүү юм дэрч би ч нэрвтэй ах тэ ер нь бол тэгэл ингээл танил талгүй ах хэцүү байдаг юм байна да гэдгийг ойлгож авлаа. Тэгээд сайхан юм нь болохоор үнэхээр юм олуулаа байх бич одоо 2 ахтай 3 дүүтэй. Тэгээд манай ахан ах дүүс олуулаа, ээж минь ах дүүс олуулаа. Тэгээд энэ дээр л ингээл олуулаа ах дүүсийн юуг мэдрэх юм да. Тэгээд сая ээж минь бас имлэг твцсэн чинь ах дүү нар маань л ингээл бүх юмыг зохицуулаад зөндөө олон эм тарианы мөнгө, эм тариа үнэтэй эм тариа хэрэгтэйсэн. Тэр бүгдийг ингээл хөрхөн дүүнер нь нас ингээл мөнгө өгөөл болгосон. Тэгээ миний ингээд хэцүү бүр аюу хэцүү санагдаад байсан. Би нөгөө нэг мөнгө явуулж чадахгүй байгаадаа айгу ингээд нервтэйдсэн. Тэгээд сайн ингээд бичиж явлаа. Мөнгө төгрөг явуулсан. Тэгээд сая ойрын хичээн минь бас хичт минь ажил явдал гараад тэрэндээ бас ингээ мөнгө төгрөг явуулж чадахгүй байсан да. Ингээд айгу ингээд дотроо ингээд бухимдаад хэцүү байгаадсэн. Тэгээд одоо ингээд нөгөө нэг бүхнийхээ ард гарчаад бас ингээ ярих чадaltaа болоод танартайгаа хуваалцж байна. Тэгээд иймэрхүү үед хамгийн хэцүү гадаад хүмүүсийн ер нь хамгийн хэцүү үед нь гэр бүлийнх нь өвдөх, ажил явдал гарсан үед нь ингээд яваад очиж чадахгүй, өссөн үедээ гэрийнхнийгаа өвдөхөд ингээд өссөн үедээ яваад очих чадахгүй байвал айгу юм хэцүү байдаг. Тэгэл ер нь хэцүү гэвэл зөндөө л хэцүү юм байна. Байдаг дөө тоочвол тэгэл сайхан олжинжаал очих хатус байхгүй. Гоё юм аалцах гээл баяр наадмаар очих гэрийнхэн маань бүгдээрээ Монголд тэгэл хүүхдүүдээ хаяа нэг ингээл оруулаад найз нөхдөдөө гарчиг гэхээр тийм хүмүүс байхгүй. Ер нь тэгэл тоочвол зөндөө л юм байгаа. Тиймэрхүү. Тэгээд би ер нь одоо ингээд бодоод исэн чи аюу гоё юм. Зовлон жаргалаа ярих. Тэгээд одоо ингээл зовлонтой үед ярьж чинь урд нь болохоор ингээл иймэрхүү юмнуудаа би бас яг хүмүүст ингээл бүх ингээл хар бараа юм ээ. Нэг хүзэлгүй юм билүү гэж бодсон чинь энэ чинь ингээл миний л амьдрал. Зарим хүмүүс нь ингээ ойлгохгүй надад тийм тохиолддоггүй ч юм шиг ойлголттой байх шиг санагдсан. Тэгэхээр тийм одоо энэс хойш муу сайнаа бүгдийг нь хуваалцжээ гэсэн гэж бодож байна. Тэгээд тийм ч учраас одоо ингээд хуваалцж байна. Тэгээд та нартай ингээд хуваалцдаг болсон чинь ингээд аюу гоё юм сэтгэл ингээд хуваалцах хүмүүстэй болцсон. Ингээл яриад гоё хүлээж авах хүмүүстэй болцсон. Тэгээд ингээд
сэтгэлийнхаа юмнууд ингээ гаргаж чадаад гаргахаар айгу гоё юм байна. Урд нь одоо ингээл телеграмчийнхаа тухай ингээд ярьснаас хойш би өөрөөсөө айгу гоё уйлаагүй. Бусдаар ингээл бодохороо ингээл лэлчдэгсэн юм л лэлчдэгсэн гэсэн чинь ингээд сэтгэл дотор ингээ бугалцсан байсан юм аа. Та нарынхаа өмнө уйлаад бүгдийг ингээ гаргацсан. Тэгээд тэрнээс хойш би гоё болцсон юм байна. Тэгээ би бас сая ч гэсэн ингээл айгу хэцээсэн юм ингээ бугалчаал тэгсэн чинь ингээд ээжигийн эмнэлгээс гараад ээжигийн хараад чадал чадаад тэгээ нөгөө нэг мөнгө явуулсан ажил явдал тохиолдсон ихчтэй ээжтэй мөнгө явуулсан чадсан. Тэгээд ингээд бүхнийхээ ард гарчаад юм гоё хуваалцах чадaltaй болоод хуваалцж байгаа. Тэгээд энэ нэчлэн юм болгоно хэцүү юм ингээл хэцүү байна гэл ах юм бол хэцүү л байна. Тэгээд тэгж бодохгүйгээр айл болох бэрхшээл болгоны ард бэлэг байгаа гэж хүлээж аваад тэгээд бэрхшээлээ гоёор даван туулахыг хичээж байгаарай. Тэгээд одоо нөгөө нэг бас нэг одоо юм ойрхон байгаа том бэрхшээл маань юм байгаа. Одоо бид гурав чи ирээд энд чинь 1 жил болчихж байгаа. 1 жил гарan болчихж байгаа бэлэг дээрээ. Тэгсэн чи эхний хэдэн сар болохоор ингээ корона гээд бичиг баримт түлээж авсан ч гэсэн энэ нэг хариу өгөхгүй ягаад гэсэн тэгээ ингээ хугацаа явцсан. Тэгээд чинь 8 сард штэ тийштэй 8 сар 40 сарын дараа мэйлэрээд та ирж цаг өгөөд тэгээд өгсөн цаг нь эзэж л одоо нилээ сар гарны дараас нь цаг өгнө. Тийм цаг өгнө л гэж ярих та тий цаг өгсөн. Тэгээд энэ чи одоо бүх юмыг ингээл цаг термийн аавна одоо цаг өгнө. Тэгэл тэр цагт нь очих хэвээр тэгжээж л юм ин шийдэж өгнө. Тэрнээс хойш болохгүй тэр цагтаа очиж чаддаг бол тэгэл будаа. Тэгээд юм болгоныг өмнө нь эхлээд цаг болцжээ цагаа авч ээж очих хэвээр. Тэгээд надад цаг өгөө. Очлоо. Тэгсэн чинь 4 сарын виз өгдөм байна. Тэгснээ тэр 4 сарын визных нь 2 сарын айл хэд өнгөрцөн. Тэгээд 2 сарын виз өгсөн. Энэ 2 сарын хугацаанд би ажлын гэрээ олох ёстой байсан. Энэ ажлын виз үгүй гэрээ олох нь зүгээр нэг энгийн гэрээ биш. Одоо энд ингээд одоо ховор болтдог гэдэг юм уу? Ямар ч хүний тоож ажиллахгүй гэдэг юм уу? Ингээ нэг юм архан чагсаалт байгаа заяа. Тэнд нь ингээд за махны үйлдвэр талхны газар тэгээд одоо хүмүүс ерөөсө тоож ажиллахгүй өглөө эрт ажилдаг үйлдвэрийн газрууд өглөө олон цагаар ажилдаг шөнөөр ажилдаг тиймэрхүү газрууд байгаа. За хамаагүй эхний ээлжинд виза болгож л авал хамаагүй хэдэн сар төвчээд ажилчин виз болцсон байна. Учир нь олдно гэд хайсуу бүгдийг л хайлаа өгөх газар нь өглөө CV-г айл болох бүхэл газрууд өглөө болсонгүй хугацаа нь явцсан. Тэгээд ажлын газар ингэж байгаа. За сар ингээд таныг ажилуулж үзээд үнэхээр та ажилдаа сайн байх юм бол таныг авч болно. Тэгэхээр ингээд баг сарны явчих болчихж байгаа. Тэгээд ингээд тэнгүүтээ гэрээ гаргахтаа ингээд гэрээг бас өгөөд нэг газар өгөөд нөгөөх нь зөвшөөрж өгчээд л бас нэг 14 хоног явдаг гэж байгаа. Ингэсээрээ юу тэр яаж тийм амжих хугацаа биш байгаа байхгүй биш болж таараа. Тэгээд заатай худлаа олсон. Тэгээ худлаа олсон чинь сая ингээд 10 сар 8 сард нөгөө виз яваад 10 сар дуусчихж байгаа. Тэгээ 10 сар дууссан чинь захиарлээ та манай улсыг сарын дотор орхино уу тэгээд юу аа хэрвээ та манай улсыг сарын дотор орхихгүй бол бид нар хүчээр гаргах болно. Тиймэрхүү захиарсан. Тэгээд манай улсыг сарын дотор орхиорой. Тэгээд та 3 сарын дараа ахаад манай улсад бүртгүүлэх боломжтой гэх тийм захиарсан. Тэгсэн чинь одоо нөгөө сарын явсаар агаад бараг 7 хоног үлдчихэж байгаа. За ингээд л иймэрхүү асуудлууд. За эхний ээлжин за би нэг арга бодоод олцсон байсан. Тэгээд тавширцсан. За тэгээ ингээд ботцсон байсан чинь нөгөө арга маань сая хэдхэн хоногийн өмнө бүтгээ байсан. Тэгээ бүтгээ байчингууд дараагийн арга бодох хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд
хугацаа минь бас ингээд явчихж байгаа. Тэгэл монголчууд тэгээд одоо хар хүмүүсийн зөвлөж байгаа зөвлөгөөнүүд нь болохоор ингээл байраа солиол хүүхдүүдийнхаа сургуулийг сольчиход л асуудалгүй штий гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр н одоо за байр хаяа гэж яхаар за байр бас тийм амархан олддоггүй. Би угаасаа жилийн өмнө энэ байрыг чинь одоо үнэтэй байр олцсон байр нь ингээл орж исэн байхгүй. Бусдаар ингээд эндээ амьдарч байгаа хүмүүс ерөнхийдөө гайгүй хямдхандуу байранд амьдардаг. Манай байр бол энэ амьдарч байгаа хүмүүсийн байрыг бол бодвол айгүй үнэтэй байр. Тэгээ тэр үед сургууль цэцэрлэг сургууль орох гэсэн болохоор олдож байгаа байранд ёо ишиг орчиг гэж орж исэн. Тэгээд одоо жил болцсон, жил гаруй болцсон. Тэгээд байрны эзэндээ манай байр чинь компани байр. Тэгээд компанид ингээд бит гурав ийм захиа ирсэн. Танад өөр байр байна уу? Тэгэх юм бол би ингээд солиод авах боломж байна уу гэсэн чинь манад өөр хоосон байхгүй. Та хэрвээ гарахаар бол 3 сарын өмнө гарах гэдэг гарна гэдгээ хэлэхгүй бол тэгэхээр би одоо хайшин нөгөө хизээ захиа ирнэ гэхэл тэгэхээр үнэхээр боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Одоо 3 сарын одоо энэ сар 11 сар за 10 сар хэлсэн байлаа ч гэсэн захиа ирсэн хойно хэлсэн байлаа ч гэсэн ахаад хэдэн сар заавал амьдрах болчиход байгаа байхгүй юу? Тэгээ энэ мэтчлэн ингээд тэгээд нөгөө нэг за ингээ хаяа гарыг гэхээр энэ чинь ингээ байранд орохоос өмнө 3 сарын урьдчилгаан мөнгө заавал өгдөг. Тэгээд тэр 3 сарын урьдчилгаан мөнгө нь яг одоо иймэрхүү тохиолдолд хэрэгтэй болоод тэдрийг ингээд авдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр би чинь ингээд 3 сарынхаа мөнгийг зүгээр ингээ хаяад гарах уу? Тэгэл бас л эвгүй байгаа зү 2100 евро литр чаа. Тэгэд ингээ хаяа гараад дараагийн байрч байхгүй, олсон ч юм байхгүй. Тэгэхээр ингээ байрнаасаа гарах хөдлөө болчихж байгаа байхгүй юу? Тэгэл одоо яахаа яг сайн мэдгүй шийдээгүй. Иймэрхүү ингээ асуудал их байсан. Тэгээд ээж минь өвдөөд энэ одоо гэрээхэндээ илээгүйсэн уучлаарай. Ямар ч гэсэн болох юм болдгоороо болно. Хийж чадах бүхнээ хийн. Тэгээд муухайгаар бодохгүй өөдрөгөөр бодно. Тэгээд бүх юм сайхан болно гэж итгэлтэй байна. Гэрийнхэн минь битээ санаа зовоорой. Би угаасаа л тэгэл болгон бүтээн. Тэгээд хоёр хүүхэдтэй хүнийг юугүй л аваачаад хажихгүй байлгүй дээ. Тэгээд манай байрны эзэн тэгээд манай би нэг цагийн ажилтал хийдэг компани эзэн зөвлөж байгаа юм. Юунаас найдаа? Энэ бол нэг асуудал биш. Чамайг бэлэгт тэргөө ингээд цагдаагийн шийдэх асуудал зөндөө байгаа. Чиний нэг юм жижиг асуудал ингээл байн ирээл контролдоо шалгаал ингээл хөөцөлтөд явах тийм завтай цагдаа нар байхгүй. Айх юмгүй хонхноосоо постноосоо нэрээ хуулаа хайчих. Тэгэл хүн ирж шалгуул нээхэл болчих. Нээлж битээ үгүй нээх зөхгүй л байхгүй юу. Ямар юм яриад байгаа байхгүй. Тэгээд одоо хугацаа нь болохоор одоо ёстол тэгдэг л байх та одоо. За тэгээд зарим хүмүүс нь мэдрэл бахаа гэж бодох байлгүй галзуу бахаа. Тэгээд иймэрхүү хэцүү юмнуудыг ингээ хэцүүгээр хүлээж аваа. Одоо би яана гэж зовоолох юм бол зовоол энэ би л зовно. Иймэрхүүг ингээд хөнгөнөөр хүлээж аваад болох юм болдгоороо болно. Тэгтээ би ингээд болох юм болдгоороо олно ингээл зүгээр суугаад байхгүй чадах хийх юм уу хийн. Надад бас нэг юм ботцсон байна. Одоо тэр арга бас хэрэгжүүлээд үзнэ. Ямар ч эхний удаа өмгөөлөгчөөс юу зөвлөгөө авсан юм аа. Тэгээд улан өмгөөлөгчд хандсан тэгсэн чинь та бичиг баримтаа одчихаавал явсан дээрээ тэр өмгөөлөгч болт ихсэн. Тэгээд одоо зарим нэг ингээд мөнгөний төлөө өмгөөлөгч нар бол ингээд жижиг шажиг бичиг хийгээд өгчдөг гинэ. Тэнгүүтээ тэр бичгээр нь ингээд одоо цагдийн газар одоо тэр бичгийн газар явуулчих юм бол энэ хүнийг энэ хүн ингээд өмгөөлөгч авсан юм байгаа юм байна, шийдэх юм байгаа юм байна гэд тэгээд бас хэсэгтээ тэгж үгүй хүү явуулцдаггүй л ачаа явуулцдаггүй л гэж байна. Тэгэхээр за би ачигдлаа гэхэд хүрхээ
зарим юм хар хүмүүс зөндөө байгаа тэдний ингээд айдаг юм ачигдлаа гэхэд Монгол руу стил нөгөө байгаа хувцастай өмсөн хувцастай ингээд ачичдаг байхгүй юу. Тийм тохиолдлууд бас байдаг. Зарим азтай хүмүүсийн нэг хідэн цаг хорж байгаа л гаргаа авчдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн яаж тэгэл хүн юу гэж бодхоосоо яаж хүлээж авахаасаа ингээл муухайгаар бодоол авал тэрийгэ татаал байна гэсэн үг. Юу хүсэн тэгэл юу бодно тэрэнд татагдана. Тэгэхээр сайн сайхны юм бодоод сайн сайхан юм хүсэж ах юм бол сайн сайхан л болно. Тэрийгэ л татна. Сайхан юм л татна. Тэгэхээр тэгэж бодож байгаа. Тэгээд тиймэрхүү мэтлэн янз янз. Тийм. Тэгээд хар хүмүүс бол за муугаар отоод яг Монгол руу очиулж байгаа. Би болохоор за ачууллаа гэхэд Чех руу очих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бас яхаа юу бол Монгол руу аваачдаггүй. Монголд очихоор ингээл танил тал байхгүй. Ажил төрөлд одоо нөгөө нэг бөөн боловсрал яриад тийм сургууль, ийм сургууль зүгээр нэг цэвэрлэгчийн ажлыг чинь ямар хилтэй байх хэвээр тэд хилтэй сургууль төгсөн байх хэвээр өстэй гэдэг тэгдэг үстэй тий. Тэгэхээр ч одоо 10-аад төгсөд ирсэн явцсан мэнэс бид над мэдтийн хүмүүст бол бүр ажил төрлөг олдохгүй байлгүй. Тэгээ нөгөө өчнөө гадаадд гараа өчнөө жил олцсон хүн чинь танил тал хахуул арын алга, урын алга тийм юм бүр байхгүй бол хийж чадахчгүй. Тэрнээс айгүй юм санаа зовж юрээд штт. Тэгээд тэр тал дээр бас манай Монгол минь хизээ тэр нь гайгүй болж хизээ гой хөгжих ба. За хөгжөндөө болно доо тий. Одоо ингээ гой багаар хөгжөөл дэвшээл гой болж л юм. За тиймэрхүү юмнуудыг ярмаар шийдсэн. Тэгэл бит гуравчин адилхан л тайдтай, адилхан л зовлонтой, бэрхшээлтэй. Харин ч Монголд байгаа одоо аав ээжийнхаа дэргэд ах トゥ хамаатан садныхаа дэргэд байгаа өрөөс тэгээ зовж байгаа. Гэртээ хүүхдээ хараад ганцаардж гин. Тэгээд нөхөр ингээ өдөр шөнөгүй ажилдаа байдаг, ганцаараа юм шиг байдаг гэд тиймэрхүү ээж нар битсэн байсан. Тэгээд тэд нар тэгж хэлээ. Үгүй тэд нарт хандаж хэлэхэд энэ амьдралд энэ хорвоод ганц л амьдран. Тэд нар ганц л амьдрах амьдралаа яаж өнгөрөөх нь таны л сонголт, таны л хүсэлт. Та ингээл гуниглал, уйдхалал цаг хугацаа өнгөрөх юм бол тэгэл цаг хугацаа чинь тэгэл өнгөрнө. Та өөдрөг бодоод гоёор сэтгээд цаг хугацаагаа айгүй гоёор амьдраад өнгөрүүл таныг дурсах хүмүүс, дараагийн дурсах хүмүүс, сайхан дурсах хүмүүстэй үлдэнэ. Тэгээд гэртээ хүүхдээ хараад гэртээ байгаа хүмүүс харин хамгийн гоё. Ажил нөхөр нь ажиллаа хийгээд мөнгөө олоод ирнэ. Яг уу таад хүүхдээ харах үүрэгтэй. Хүүхдээ хараа гэртээ байх үедээ хаанаас ч гэсэн сурыг хүсээ хөгжүүлээгүүл хаанаас ч одоо үе бүр гоё үе. Бүх юм ингээ онлайнаар олцсон. Одоо жишээ нь би ч одоо 2002 оноос хойш л ингээл хувийн хөгжилтөө хөрөнгө оруулалт хийгээл анхны хөрөнгө оруулалтын маань Моника Бацах гээд мундаг коуч, мундаг хувийн хөгжлийн талаар заадаг мундаг хүн байдаг. Тэгээ Моникагийнхаа сургалтыг 2,500,000-аар анх авч өөртөө баг хамгийн том хувь нэмрэх, хувийн хөгжилтэд оруулж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш 2020 оноос хойш одоо тэр корона гарах үеэр штэ. Тэгээд тэрнээс хойш л өөрөө ингээл хөгжин дэвшиж тэгэл үргэлжийн ингээл тасралтгүй хувийн хөгжилтөө би гайлбартаа ингээл онлайнаар гоё курсүүд өдөр хүртэл авч явж байгаа. Одоо гэхэд формула челленж нь 11 сарын сүүлээр ингээд дуусна. Тэгээ 12 сарын 1-ээс би бас нэг өөр онлайн курс 1 сарын тийм онлайн курс авсан байгаа. Тэгээ тэрийгээ дуусгана. Тэгэл энэ мэтлэн ингээл хувийн хөгжилтөө бол үргэлж хувь нэмэр оруулахыг хүсдэг. Тэгээд гэртээ суугаад байгаад
ингээд ажил хийх. За би болохоор ингээд ажиллаа энэ хүүхдүүд арна хүүхдүүдээ сургууль цэцэрлэг хоол хүнс хоолоо хийн гэд амжуулах юм бүр их байна. Танд болохоор айгүй гоё нөхөрчн ажиллаа хийгээд хичнээн харагдахгүй байнга цуг байгаа биш ч гэсэн юу лээ одоо үргэлж ингээд нөө ажилтай байдаг нөхөр маань үргэлж ажилтай байдаг. Тэгээд нүунийг бараг л ганцаараа яд юм шиг л ганц бие ичгэл байдаг гэж тэгсэн байсан. Тэгэхээр та бол тэгж бодох юм бол хэцүүгээр муухайгаар бодох юм бол муухайгаар л бодогдоод байна. Өөдрөгөөр бодоод надаа хөгжин дэвших гой боломжтой байна. Би ажил хийхгүй мөнгө олж ирээд ажил хийгээд мөнгө олоод хүүхдээ хараад гэд олон юм байхгүй танд харин хүүхдээ сайн хараад нөхрийнхөө хоолыг одоо хаалын сайхан хийгээд халамжлаад тэгингээ өөртөө гоё цаг зав гаргах айгүй сайхан боломжтой үе байна гэж бодож хүлээж авч өөрийгөө хөгжүүлээрээ боловсруулаарэ өөрийнхөө хувь хүний хөгжилд тэгэл өөртөө дуртай заавал хувь хүний хөгжил хэрвээ сонирхдаггүй бол тэгэл хөгжмөдөө юу ч байсан болно шүү дээ. Одоо хүсэжсэн сурахыг хүсэжсэн юм болгоно та онлайнаар сурах боломжтой сайхан цаг үе ирсэн байгаа шүү. Тийм болохоор та гэртээ гоё ингээд өөртөө айгүй гоё тавтай тухтайгаар чинь хийх гэхэд л өөртөө тийм дарамттайгаар биш сурах ёстой гэд баяр жаргалтайгаар сурахыг сур гэдэг ааш тэгсэн би одоо өөрөө хэрэгжүүлж чадахгүй л байгаа. Гэхдээ яг ингээл хөгжим гэхэд дуу гэхэд л ингээл одоо сүүлийн үед нөгөө миний сонсдог дуунууд Нидерланд хэлтэй дуунууд алчаад байгаа. Тийм Нидерланд хэл сурах гэдэг болохоор ингээл Нидерланд дуунууд татсан байгаа. Тэгээд ингээд сонсдог. Тэгээд хэлээ бас яг вэ. Тэгээд тэр мөчлийн ингээд баяр жаргалтай өөртөө дарамттай биш сурцгаагаарэ гэх тэгээд манайд энэ формулын челленжийн бас нэг англи хэлний багш хүн тэгж гоё ярьсан. Тэгээд тасралтгүй ингээд өдрөө алган жижигэн багаар суралц. Заавал ингээд нэг дорстой зөндөө их нүдэд нүдчээл маргааш нь юм хэд хоног юу ч хийхгүй жаал ингэх биш. Өдрөө алган багаар жижигээр суралцаарай. Дээрэс нь өөртөө ямар ч дарамтгүй гоё баяр жаргалтай сураарай гэсэн гоё зөвлөгөө өгсөн байгаа. Тэрийг бас хэрэгжүүлэх гэж хичээж яваа. Энэ мэтчлийн ингээд сурах боломж хаанаас ч байгаа шүү. Тэгээд өөрөө гоё өөдрөг бодоод ганц л амьдрал нь тэгээд хинч чиний төлөө амьдрахгүй, хинч чиний төлөө юм хийхгүй чи өөртөө л санаа тавьч чи өөртөө л цаг зав гаргахгүй бол хинч чам цаг завыг чинь гаргаж өгөхгүй. Тэгэл би хүүхдээ хараад гэртээ завгүй нөхрийнхөө хоолыг хийн гэрээ анзлан хүүхдүүдээ хөргөж өгнө. Надад өрөөсө зав байхгүй. Би өөртөө зав байхгүй. Надад амжихгүй. Надад дасгал хийх зав байхгүй. Хүмүүсээ тэгж ярьдаг байхгүй хүүхнүүд ээж нар тэгэл юм бол тэгэл байхгүй. Угаасаа тань зав байхгүйгээр тань зав байхгүй. Та зав гаргаж чадах юм бол та зав гаргаж чадна. Хүүхдүүдээ одоо гэхэд би бичлэгээ хүүхдүүдээ амталчаад хийж юм. Тэгэхгүй бол ингээл янз янзын шуугаа орж ирэл манай хоёрын шуугаа орж ирэл энэ хоёрын амтны шуугаа орж ирэл нөгөө хоёр минь бас удчих. Манай хоёр амтанд чинь манай хоёр хүүхэд амт чинь. Тэгээд энэ бичлэг ингээл арай онцгой хийж байна. Өглөөрт бичлэгээ болон өглөөр тусдаг. Тэгтээ өглөөр тусаал нөгөө хичээлээ хийгээд тэгээд дасгалаа хийж идэл хүүхдүүд зэрчтэй. Тэгээд өглөө асаал ингээл будаал суухаар яаж ч гэсэн ингээл нэг унтаа боссон чи бас нэг гоё харагддаггүй шүү дээ тий. Баяад цоглогч байж чадахгүй ах гэж таад өглөө бичлэг их нэг тохиромжтой биш санагдаад байгаа. Одоо тэгэл өнөөдөр гэхэд би одоо ингээл унтдаг цагаас хамаагүй арай унтжээ. Тэгтээ яг ямар ч гэсэн л босох цагтаа босдог. Одоо бүр челленжтэй ороод хамгийн гоё хэрэгжүүлээд байгаа юм. Өглөө 3:30 4:40 гэхэд супыг л босдог болцсон. Ямар ч асуудалгүй айгу гоё. Ямар ч сэрүүлэггүй. Зүгээр л босно. Шууд цагаа харахад яг л миний нөгөө яг босдог цаг болцсон. Тэгээл шууд босно. Маргааш гэхэд одоо би ингээл би өрн заяа одоо нөгөө биологийн одоо дараагийн бичлэгтээ би нөгөө нэг эрүүл амьдрал хэв маяг гэдэг дээр яана биологийн цаг маяг гэдэг. Тэгээ би нөгөө биологийн цагаараа унтаж сэрхийг хичээгээд дадлаа олгоод өрн бол болчихж байгаа.
Тэгэл манай гэр гэхэд л одоо ингээл 8 цагт цэрүүлэг дуурдаг байхгүй. Тэгэхээр тэр цэрүүлэг биш ээ 7 цагт. Үгүй 8 цагт дуурдаг. Тийм. Тэгэл 8 цагт цэрүүлэг дуурлаа. Ерөнхийдөө тэрнээс өмнө л оронд нь оруулахыг хичээдэг. Тэгээд 8 цагт тэр цэрүүлэг дуурах юм бол шүдэ угаах цаг аа. Тэгээд шүдэ угаагаад орондоо ороо гэсэн үг. Манай хоёр хүүхдтэй гэж ойлгоо. Тэгээд би болохоор ингээд зарим үед одоо нэг жоохон юу ахгүй бол яг нэг 9 өнгөрөөж орондоо орохгүй бол энэ ардгаа зэрэгцээлийн өнгөрөөгөл орондоо орчхоор бүр юм амжихгүй болоход галтгон болтгоогоо янзалж амжихгүй унтаад байгаа байхгүй. Тэгээ би одоо ингээд дадал олгох юм орой унтахтаа заавал галтгаагаа янзалчаад унтчихъя гэд хичээж байгаа. Тэгэхээр өглөөсөө тэрхэд аюугаа ингээд нооролцсон, уурсан юм байхгүй болохоор сэтгэл санаа ч гэсэн аюугаа яагаад байхгүй. Тэгэхгүй ингээд нөгөө орой хүүхдүүдтэйгээ ингээд зэрэгцээл орондоо ороод нөгөө охирлаа ноололтол нялуурдгаараа нялуураад унтчихаар өглөөсөө тэрхээр лөө нөгөө аяг тавгаа хараад жоохон ингээл эхлэх гээл янз юм. Тэгэл өглөө ерөн хүн яаж эхлүүл нь яг л тэр гэдэг үнэн л байгаа юм да. Тэгээд манайх өрөн тэгэл хүүхдүүдээ ч гэсэн эрт унтуулад сэрүүлээд сургааллахаа да. За энэ бичлэг иймэрхүү юмнуудаар ярихыг хуваалцахыг хүслээд бэрхшээлийн арга бэлэг гэдэг шиг тэгэл бэрхшээл толгорох тусмал ингээл улам л гоё болоод улам л ингээл сайжраад идэм шиг санагдсан. Тэгэхээр та нар минь ингээд бас ганцаа болдох амьдралдаа манай аавын хэлдэг байсан сайхан үг ганц л амьдран ганц олдох амьдралдаа хүний сурсныг хүн булааж авахгүй та нар сайн сур гэдэг ижлээ. Өнөөдрөөс аавыгаа санаад аваараа гоё гайхуулаад манай хүү айгу хөөхөө юм л олоо өвгийнхаа зургийг одоо ингэ жадсалсан зургийг бариалгүй те яасан нөх жил болгоо. Тэгэл яаж яах Бельгийн сургуульчийн нийттэй ч гэж сонин жил болгон өөр багш жил болгон хүүхдүүдээ ингээл хооронд нь ингэж жаад 2 анги болгоод хуваачна 2 3 АБ гэл ABC ч юм уу хуваадаг. Тэгэл ингээд салхдаг хүүхдүүд нэг жил нь цуг нэг жил нь дараа жил цуг өөр гэл ингэдэг. Тэгэл жил болгон нөгөө шинэ өөр хүүхдүүд орч иргээл гайхуулаа ярьд юм шиг байгаа багштай нөгөө хүүхдүүдэд. Тэгэл зургийг яасан миний хөө гэл зарим нь өнөршгүй байна. Би өвгийнхаа зургийг харуулах гэсэн. Гэл мэдгүй юу ч ярьдیں۔ Тэгээд ямар ч гэсэн л их л гоё бахархаал их л гоё гайхуулт юм шиг байна. Тэгээ энд цэргийн хүмүүс ч их нэртэй сүртэй цөөхөн бид юм шиг үлээ. Тэгээд хөөх юм юм хүү чинь өөрөөрөө их гайхуулнаа, өөрөөрөө их бахархнаа. Тэгээд өнөөдөр нэг тэгж ааваараа бахархаж аавыгаа дурсан гэж одоо л ингээл зүгээр бас яриад суух чадaltaй болж байна. Бусдаар ингээл тэр үедээ бол бас л тэгэл ойлж инжаал ярьж чадахгүй гэрийнхнийхаа явуулсан бичлэгийг 2 жил одоо би чи сая нэг сарын өмнө 2-3 сарын өмнө бичлэгийг үзсэн. Үнэхээр гоё сүртэй гоё ингээд хөдөөлүүлсэн гоё газар хөдөөлүүлсэн. Тэгээд ингээл симфон гэдэг юм үлээ хөгт нөө цэргийн анс юм уу ингээд хөгжим тоглуулаад тэгээд аюу гоё. Манай аавч үнэхээр бас мундаг хүн байсан. Олон ч хүнд тус болоод олон ч хүнд их буян тус олждаг. Тэгээд өнгөрсөн бас зөндөө их ажил явдлаар нь аюу их хүмүүс цугларсан гэж хөрхий ээж минь. Тэгэхээр аюу хүн намайг өнгөрөөд өгвөл тийгэж их хүн ирэхгүй л байх гэж үгээл нэг хөрхий аав ээж ажил явдал үнэхээр сайхан болсон. Үнэхээр их хүн ирсэн гэлээ. Аюу их хүмүүс ирсэн сайхан болсон гэлээ.
олон хүнд тус болж исэн, олон хүнд хайр талархлын авч исэн хүн мэдэрсэн гээл аягүй хөрхэн ээж нь тэгж ярьд. Тэгээд нэг тиймэрхүү өнөдр аваараа ангарлаа фэйсбүүк дээр. Манай авчин гоё цэргийн гоё хүн байсан. Тэгээд би чинь жоохон бахтай цэргийн хүн болно гэсэн чинь байхгүй нэг жижигхэн юм. Тэгээд угаасаа тэгэл 10-аад төгсөл гадагшаа авцсан, гадаад явцсан. Тэгэл аав минь 10 төгссөний дараа тэгээд нөгөөнийг хоёр ах минь хоёлаа их сургуульд орсон. Тэгээд би нөгөөнийг дахиад бас их сургууль манайх ч олон хүүхэдтэй тэгээд хоёр ахын төлбөрийг яа гэж дахиад нэг төлбөрөө олцсон. Намайг нэг жил завсарлуулж исэн. Тэгэл угаасаа миний охин өрн гадаад явах уу гэхээр тэгэл та гэл гадаад явъя гадаад гэхээр л нэг л гоёор төсөөлцсөн нөгөөх нь тэгэл явсан чинь байхгүй төсөөлж өснөөс нь үгүй тэгээд таг болцсон жил болсон. Тэгээ би чинь гоё дэлгүүр мэлгүүртэй ажиллаад ганган гоё байсан нэг л ганган. Тэгээ одоо Монголд чинь тэр үедээ алтан дүүрэг гээд хороолт байдаг дэлгүүр тий. Тэр чинь хамгийн л бас л гоё дэлгүүр байдаг гэсэн. Тэгээ айгүй шоналтай дэлгүүрийнхаа цалин авах баг авсан юм уу да. Баахан л гоё хувцыг энийг ч авъя, энийг ч цалин дээрээс авъя, энийг ч цалин дээрээс авъя гэл. Тэгэл бараг жил босны дараа миний охин виз чинь бүтцэн шүү. Гэлтгсэн чи юу вэ? Одоо тий явах юм уу гэл. Тэгэл манай аавыг манай группээр явдаг гэсэн. Тэгээд манай группийнхаа манай аавыг явна гэж ботчихсон. Тэгээд тэгсэн чинь хөрхи манай аав миний өмнөөс хамгийн юм дээр нь очдөг сургуульд мургалт тэгээд уулзалт бүгдэн дээр нь очдөг. Би нөө ажилтаа байдаг намайгроо сах гэсэн чи харам яг виз авах үед за одоо миний охин виз нь гарцсан шүү. Чи очих хэвтэй гэ. Тэгэл баха очрол тэр үед чехийн визэнд орох гэж бас л их очролж өгчлөлтөөс нэгэд баха очролж байгаа л ороод ясан чинь манай группийнхаа ирсэн ярьчихсан. Танаа ичл орох юм бол явах гэж байгаа юм бахал гэж бодоод идэв гэсэн чинь нэг охин өрөөдөртийн гэл. Тэгээд ирж ижилээ. Тэгээд ирсэн нь хайна. Гомн чигрээ сандаг байж би чинь тэгээд аль ирэх охин штэ. Манай аав чинь намайг аягүй хэрхлүүлдэг байсан. Тэгэл хоёр ахтай алийн том охин аягүй ирэх байсан. Тэгээд ирсэн гэрээ санаал. Тэгээ яаж яхад нэх мух газар очсон. Тосгонд очсон. Нөгөөний гой ганга хувцуудыг өмсөх газар байхгүй. Өмсөх гарвал бурхан минь зүгээр нэг юу харсан гэмээр тэгээд хүмүүс чинь айхтар хараад тэгэл нөгөө яхны тэр сэтгэлэмээрээсаа гадаад гээл айгүй гоёор төсөөлөл ирсэн чинь юун дээр ч очсон бурхан минь жижигэн тосгонд очсон. Гэтэ хөрхи одоо тэр тосгоноо бодохоор бас хөрхөн ээлтэй тэндээ байсан одоо найз нөхдөө хөрхөн эгч нар тэдэртэйгээ найзуудтайгаа хөрхөн найз нар тэдэртэйгээ одоо хүртэл холбоотой байдаг. Тэгэл хөрхөн бичин үе хаяа бичин тэгэл оёо тэндээсэн хүмүүс бас л сайхан үе байсан. Зөндөөч олон жил болсон. За тиймэрхүү баахан юу ч ярьж байгаа. За ингээд бичлэгээ дуусгая да. Тэгээд дараа бас ингээд амьдралаасаа уулзъя. Баяртай.